Урдын дарга эрхэм гишүүдийн энэ өдрийн амар гамлан айлтгах мэдлээ. За цогт төрөл нарын гишүүдийн санаачилсан улсын хурлын хэн шалгалтын тухай хуультай үйлдсэн энэ санаачлагыг энэ саналыг бол зарчмын хувьд дэвжиж байгаа. Гэхдээ яг дэмжигчтэй уялдуулаад бас зарим нэг асуудлыг бид сая их нээлттэй ярилцлаа. Тэрийг бас их тодорхой зааштай бол бид нарийн судалж ийж, тал талаас хэлцэж ийж шийдэл гаргах юм гэж ойлголоо. Угаасаа ч бас итгэх ёстой. Нөгөө тэгвэр одоо улсын хурлын хэн шалгалтын тухай хууль дээр хэн шалгалтын тодорхой 7 арга хэсэл байгаа. Асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, мэдээлэл сонсох, тайлан илтгэл хэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол. За энэ 7-х нь бол хянан шалгах төр хороо байгуулж тусгай шалгалт явуулах тухай энэ шинэ практик юм байна. Гэхдээ энэ практик дээр бол сая бидний ярьсан зүйл бол нөгөө шинэ арга хэрэгслүүд нь байгаа учраас парламентэд цөөнхийн бүлэг, за цөөнхийн төлөөлөл бол хяналтаа тавих тэр эрх нь бол тэр механизм бол байгаа шүү гэдгийг бас бид хүлээмжшүүлэх ёстой. Дан ганц хянан шалгах төр хороо байгуулагдаад тэгээ хэн шалгах төр хороог даргалснаар бол аль нэг цөөнх энэ хэн шалгалт нь ялангуяа цөөнхийн шинэ хяналт тавих эрх бол илүү боловсронгуй болно гэдэг бол бас нэг талдаа өөрөө өсгөл гэж байгаа. Гэхдээ энэ эрхийг бол нээх буюу боловсронгуй болох шаардлага бол бий юу гэж байна. Сая улсын хурлын гишүүн цогт төрөл бас өөрөө асуулт хариултын явцад хэлжсэн. 21 онд бол энэ хууль анх шинэ санаачлагдаад тэгээ тэрний дагуу батлагдаад хэрэгжээд 24 онд энэ нэмэлт шинэ өөрчлөлтүүд ороод ингээд бид бас хэрэглээд явж байгаа. Цаашдаа гэсэн бид энийг бол илүү үр бүтээлтэй шаардлагатай үед бол бидний сайн мэддэг хяналт хяналтын тогтцоог засгийн газрын шинэ хууль хэрэгжүүлж байгаа тэр үйл явцад илүү сайн хяналт авах энэ боломжийг нэг хүднээс бол сайн ашиглах ёстой гэж ойлгож байна. Нөгөө тэгвэр сая бол шинэ бид нэг зүйлийг ойлголоо. Дан ганц бол төр хороог цөөнхийн бүлгийн төлөөлөл юм уу цөөнхийн гишүүдээс л хахлуулах ёстой гэдэг энэ ойлголт бол өөрөө бас улсын хурлын гишүүдийн эрхийг хууль санаачлагтаа үйлдсэн аливаа шинэ үйл ажиллагаанд бүх эрх тэгш оролцох эрхэд бас нөлөөлөхөр байгаа учраас энийг уян хадан нээлттэй байдлаар зохицуулах ёстой юм гэж ойлгож байна. Дөнгөж өчигдөр Монгол Ардын намын гишүүдээс Батнайрамдал тэргүүтэй гишүүд бол бас хэн шалгалтын төр хороо байгуулах санаачлах гаргаад явж байгаа юм. Би өөрөөс нь асуусан та төр хороогоо даргалах сонирхолтой байна уу гэсэн тийм ээ л гэж байгаа юм. Тэгэхээр бид энэ эрхийг бол нээсэн энэ уян хатан зохицуултыг заавал хийж өгөх ёстой. Тэгжээж энэ бол парламентын тогтцооны, парламент ёсны, парламентын засаглал бичих бас нөхцөл бүрдэх юм а гэсэн ийм бодолтой байна. Нөгөө тэгвэр бас хоёр дахь зүйл магадгүй хүн цаашдаа харна үзье. Зөвхөн таны саяны хэлж байгаа хэлбэрээр бол биш. Тухайн хяналт шалгах төр хорооны бүрэлдэхүүнийг бас уян хатан байдлаар тогтоож саяны хэлбэрийг бас зохицуулж болж байгаа шүү гэдэг хэлье. Энэ бол хуулийн 33 дугаар зүйлийн би энд хэлж өгье. 33-ийн 2-т байгаа. Энэ 33-ийн 2 бол өөрөө бүрэлдэхүүнийг тогтоохтой холбоотой зохицуулт байгаа юм. Тэгэхээр энийг бас уян хатан хэлбэрээр зохицуулах юм бол саяны нөхцөлийг бид шийдэх бүр боломжтой гэж үзэж байна. Парламент бол өөрөө шинэ зөвшөөрлөсөн орчин, парламент бол өөрөө нөгөө тэгвэр бол мэтгэлцээний хилцүүлгийн орчин, энэ хилцүүлэг мэтгэлцээний орчинд гишүүд эрхтгч байх үүднээс энэ зохицуултууд бол мөн адил өөрөө уян хатан шаардлагатай үед маш тодорхой, шаардлагатай үед бол шинэ бүрэн зохицуулагдсан байх ёстой гэж үзэж байна.